За энэ хар хором түүхэн хотоо бас сэргээж энэ бүтээн байгуулалт хийгдэж байгааг бол зарчим үед дэмжиж байгаа. Тэгэхдээ энэ хар хором хотын бүтээн байгуулалт хөгжлийг дэмжих тухай энэ хуулийн төсөлтэй холбоотой бас хэд хэдэн асуулт байна. За нэгдүгээрт энэ хуулийн зорилго нь жоох ойлгомжгүй байгаад. Яагаад вэ гэхээр хуулийнх нь нэр нь болохоор бүтээн байгуулалт хөгжлийг дэмжих тухай гэд нэрлэлсэн. Энэ хуулийн дотоод агуулга зохицуултыг харахаар хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн заалтууд, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн заалтууд, хот байгуулалтын тухай хуулийн заалтууд гэдэг их олон зүйлүүд агуулгаар ингээ холилдод орцсон. Тэгээ эндээс бол түрүүн ч бас гишүүд асууж байна. Нэлээд хуулийн давхарлууд үүсэж байна энэ хуулиудын. Мөн үүнтэйгээ холбоотойгоор зөрчлүүд үүсэх гээд байна. Тэгэхээр энийг хэр нийцүүлж яаж харж байгаа гэдгийг тодруулмаар байна. Тэгээ хуулийн маань яг үндсэн зорилго нь юу юм бэ? Шилжилтийн үеийн зохицуултууд орсон гэдэг байгаа. Тэгвэл энийгээ бас тусдан салгаад зохицуулаад явж болохгүй юу? За хоёрдугаарт үүнтэй холбоотой одоо шинэ 100 мод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн авар батлагдсан. Яг энэ хотын асуудлыг бол тусдаа эрх зүйн байдлыг нь бол хуулиар зохицуулаад байгаа. Тэгэхээр энэ шинэ хар хором хотын хувьд яг энэ хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын асуудлуудыг тусгасан хэсгээ тусад нь яг дэмжиж энэ том бүтээн байгуулалтаа дэмжиж батлаад тусад нь энэ хар хором хотынхоо эрх зүйн байдлын тухай хуулийг тусад нь ингээ батлаа салгаад явж болохгүй юу гэдэг ийм зүйлийг хоёр тодруулж асуумаар байна. За гуравт хот бүтээн байгуулах гэдэг бол асар том хөрөнгө оруулалт, маш нарийн тооцоо судалгаа, олон асуудлуудыг бас тусгаж явах ёстой. Тухайлбал одоо яг энэ хуулинд энэ бүтээн байгуулалтанд энэ хот мод яг ямар концепцтэй явах гэдэг юм бэ? Аялал жуулчлал гэдэг байна. Яг эдийн засгийн ямар бүтцтэй хот байх юм? Тэрийг ямар бизнесүүдээр ямар салбаруудаас дэмжиж эдийн засгаа бүрдүүлэх юм бэ? Тэнд иргэд нь яг юу хийж амьдрах юм? Хэр ажлын байр бий болох юм? Түүнийгээ дагаад амьдралын хэм маяг нь ямар байх юм гээд энийг яг энэ хуулиндаа яг энэ бүтээн байгуулалт хөгжлийнхөө хуулинд яаж тусгаж уялдуулж байгаа вэ гэдгийг гуравт асуумаар байна. За дөрөвт ер нь бидний одоо энэ том бүтээн байгуулалтыг хийж байгаа саяхны одоо сургамж гэх юм бол Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн том алдаанууд байна. Утаа төгжрөл гэдэг гамшиг болтсон. Шин суурьшлийн бүсгээд яармагт бид нар шинээр бас бүтээн байгуулалтууд хийсэн. Эргээл Улаанбаатараа давтаж байгаа. Хөшигтийн өндөө бас ялгаа авахгүй болж байна. Тэгэхээр энэ Улаанбаатарыг дахин давтахгүй тулд яг энэ хууль эрх зүйн орчин болоод бусад хариуцлагын асуудлуудыг яаж тусгаж тооцоолж явж байгаа вэ? Энэ шинэ хором хотын бас төслийн ажлыг хариуцж байгаа хүмүүс маань Нацаг дорж дарга маань бас олон удаа нийслэлийн ерөнхий архитектороор ажиллаж исэн хүн байна. Тэгэхээр энэ Улаанбаатар хотын төлөвлөлт энэ зүйл дээр гарсан алдаануудаа дахиж давтахгүй гэсэн энэ одоо баталгаа энэ хуулиндаа яаж хангаж байгаа гэдэг ийм дөрвөн зүйлийг асуумаар байна. Баярлалаа.